Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн Family Hood киног ярьж өгөхөөр бэлдлээ. Киночдын кино үзэх акшныг Месси Буданы жигнэмиг илүү тансаг болгоно. Месси Буданы жигнэмиг нь 100% дээд зэрэглэлийн Japanica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй ам, шарчгансан өвөрмөц бүтэц, театрт байгаа юм шиг тансаг мэдрэмжийг хаанд сууж байсан авах боломжтой. BBQ зөгийн болтой чихэрлэг гэсэн 3 амтаас сонголтоо хийгээрэй. Мессиг аваад киногаа эхлүүл. Жигнэмиг задлахад жинхэнэ кино эхэлдэг. За ингээд кинонд орцгоё. 2016 оны шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналт Го Жуён нэр дэвссэн байна. Түүнд боломж байгаа гэж бодож байна уу? Тэр авч чадахгүй хата. Ингээх үед манай гол дүрийн бүсгүй тансаг байшингийнхаа гадаа кофе уугаад зогсож байна. Нэлээд алдартай жүжигчин бололтой. Нөгөө талд харин нэг сурагч охин хичээлдээ явах гэж байна. Хомс боддог охин юм байна. Би маргааш мөнгөж өгч гэж болох уу? Болж үзье. Энэ охин бол манай киноны бас нэгэн гол дүр Дэнги. Энэ манай Жионы стайлист ма. Жион урууландаа юм шахуулчихжээ. Ма харин нэг хүн рүү залгаад. Байна уу? Бид уулын шагнал гардуулах ёслол руу явж байсан юм аа. Гэнэт Жионы би өвдөд явж чадхааргүй болчлоо. Ингээд аргалж байна. Тэгээд чи заавал шагнал гардуулах өдөр фейлер тариултг нь яаж байгаа юм бэ? Тэгсэн тэндээс нэг өвөө арх авчихсан бууж ирж байна. Ма тэндээс одоо юм уух цаг биш шүү дээ. Иймэрхүү үед та ийш тийшээ ярь зөгцүүлэх ёстой биз дээ. Би чинь түүний эйжент биш. Зүгээр стайлист шүү дээ. Ягаад таны ажлыг хийгээд байгаа юм бэ? Чи энэндээ сайн шүү дээ. Ингээд явна шүү дээ. Тэгээд шагнал гардуулах ёслол боллоо. Жион зурагтаар үзэж байна. Ингээд 2016 оны шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнэр инgeэх үед манай хүн анхааралтай сонслоо. Нөгөө талд бас нөгөө сурагч охин жирэмсний тест үзэж байна. Гуй. Ичва тодорлоо. Манай хүн тодорсонгүй. Харин нөгөө сурагч охин жирэмсэн болсон гэж байна. Удалгүй Жион клубт байж байна. Тэнд нэг залууг хараад байна. Нөгөөх нь тэрүүгээр хүн амтан байрж авч үнсээд эхэл эвгүй байна шүү. Нойлд ороод. Байна уу ээч? Жихүүн шилдэг залуу жүжигчин болсонд баяр хүргэе. Надад талархах юм юу байх вэ? Жихүүн өөрөө сайн хичээсэн шүү дээ. Та харин намайг битгий нэрээр мандуудаад байл да. Миний охин л гэлдэ. Ингэсэн санаас нь. Үгүй чи бит хоёр чинь чацуу юм байлаа штэ. За манай хүүд санаа тавьж байгаад баярлалаа. Гэрт нь эртхэн хариулаарай. Ингэж авна штт. Гадаа нарийн хоёр залуу жүжигчин юм ярьж байна. Энэ Жуён их жинкэд хидтэй юм бэ? Намайг цэцэрлэгт байхад кино тоглоо явж исэн. Бараг бидний имиг их юм уу хаашийн. Гэхдээ би энэ яаж тийм гоё байдаг байна. Ингээд муулж өгч бай шүү. Манай хүн гарч ирээд авьяас чадвар гэх юм уу та. Сургуультай битгий алгас гэж зөвлөе. Гэд гараад явчлаа. Удалгүй нөгөө залуутайгаа машин дүнсэлцээд байж байна. Энэ залуутай учиртай байсан юм байна. Тэгснэ алгадаад авлаа. Гү яаж байгаа юм бэ? Чи шагналд авахтаа яагаад миний нэрийг дуртаагүй юм? Уучлаарай. Миний өгсөн бүгд чаана байна. Гэртээ мартчихжээ. Би дараа бүгжөө зүгээд. Тэгээд тайзан дээрээс Жуёнда хайртай шүү гэж хэлэх болно гэд баярлуулчлаа. Манай хүн баярлаад энийг ээж чинь төрсөн өдөрт гэд совдон зүйлд өгч байна. За эртгээ хайр гэд явуулчлаа. Хайртай шүү. Гү чи тийм их хайртай мó? Тэгэлгүй яадгийг. Явуулчаад буцагсам да. Тийм ээ. Би удахгүй гэрлэндэ гэд баярлж байна. Өглөө нь харин янзын хоол хийж байна шүү. Хоол их дуртай бололтой. Тэдний офс дээр харин студийн найруулагч ирчихсэн байна. Гү чи түүний гол дүр тоглуулна гэ үсттэй. Би согтуудаа хэлчихсэн байлээ. Тэгээд ч тэр өөрөөсөө насаар дүү залуустай учир ургуулад байхаар чинь би яаж түүнд тийм том дүр өгөх юм бэ? Чи харин манай энэ дүүгийн стил имижийг тодорхойлоод өгч. Чам шиг Нью-Йоркд загварын сургууль төгссөн хүн юу ийгээд энэ хөгшин Жуёнтой зууралдаад байдаг юм бэ? Хурд нь нэг хүнтэй гэрлүүлээд аяа бодлоо. Ингэсэн чинь Жуён ороод ирлээ. Өглөө нэмэнд. Хөх найруулагч Пак. Өө Жуё. Яагаад ийм хөөрхөн болоод байд юм бэ? Чамайг ингээд хөөрхөн болоод байхаар чинь залуу жүжигчдэд ажил олдохгүй штэ. Ингээд пял авч байгаад гараад явчлаа. Гарсныхан дараа найруулагч Пак намайг гол дүр тоглооч гэж гуйхаар ирсэн баг та. Гэхдээ би бодлоо. Би тоглохгүй. За ойлголоо. Сайн л үз. Ингэж бодо бололтой. Тэр хэм бэ? Энэ миний дүү байгаамаа. За хоол идцгээ. Дүү чинь хоол идсэн юм уу? Ингээд хийсэн хоолоор бүгдийг дайллаа. Нөгөө охин хоолыг их дуртай өмгснээс сонирн болоод явчлаа. Манай хүн чи хоол хийж чаддаггүй бололтой. Ингээд гоё ресторан мэдхүү. Манай найз залуугийн аав ээж нь надтай уулзмаар байна гэдэг юм аа. Чи тэр хүүг шагнал авахулсан гэд аав ээж нь талархаал уулзах гэж байгаа штэ. Өөр юм битгий бод. Юу битгий хүүгээд бай. Тэр чинь миний хайрт. Хөөхий. Тэр үед харин магийн утсан дуграад нөгөө хайрт нь асуудал гаргасан гэж байна. Интернет ороод харсан чинь өөр эмэгтэйтэй үнсэлцэж байгаа зураг нь гарчиж. Жион шууд гэрийнх нь гадаа яваад очлоо. Хүргэлтийн хоолтой зэрэгцээд шууд очисон чинь нэг эмэгтэй хаалгын тайлж өгч байна. Чи оюутан юм уу? Гүж юу? Аха, яасан бэ? Карт уншихгүй гинөө. Ингээд ирсэн чинь амар юм болж байна шүү. Жион, сая яах вэ? Ир хүн алдаа гаргасан гэж бодъё. Яг одоо түүнийг явуул. Ингэсэн нөгөө бүсгүн томроод унлаа. Шууд бариад авлаа. Хүү яагаад байгаа балаа авгаа вэ? Йоо, авгаа гэсэн үү? Авгаа биш тэгэд юу ий гэж байна.
тэрүүгээр сексчэд жаахан зотлоо. Тэгсэн нөгөө ээжтэй өгөрө гэсэн зүйлтийг энэ охиндоо өгцсөн байна. Жион чи үнэхээр хөөгдгөө амтан байна. Миний зуучилсан киноны дүрийг аваад үзээрэй гэд гараад явчлаа. Шатаар бууж байхдаа их гонигтай байна. Урдаас нь харин маа гараад ирлээ. Шууд маа харснаа тэнд уйлаад суучлаа. Маа хажууд нь очиод суудаг. Сайн менежер вэ шүү. Тэгэд гэртээ аваад хүрээд ирж. Магийн ихнэр нь дандаа л ийм юм болдог үсттэй. Энэ удаа их өөр байсан юм аа. Ээж аав нь бүр хоолнд өрсөн байсан гэсэн. Жион маргааш нь нүдэ авттал уйллаа. Тэнд нь харин магийн хүүхэд гарч ирээд ээж хаажчваа. Ээж чинь дэлгүүр явсан. Али наашир гэд тэрвэрлээ. Хүүхэд ээж ингээд уйлсан чи манай ундагаад ингээд хоёулаа хоршоод уйлцгаалаа. Ээж нь хэрж байгаа. За Али гой хоол идэ гэд. Энэ хоолыг хинд өгөх вэ гэд өглөө. Амттай байна. Тэгвэл намайг үнс ингээд байж байтал ээж нь хүрээд ирлээ. Шууд Жионыг хаяад ээж рүүгээ гүйчлээ. Ээж нь завгүй байна. Чи Жионэгч дээр очиод байж гэсэн тоодоггүй. Ээжигээл дагаад байна. Игчтэйгээ тоглолдоо. Үгүй. Юу үгүй гэж. Тэр чамд хоол хийж өгөө үсттэй. Хоол хийж чаддгүй юм бэлээ. Ингэж авна штт. Яаж ийна. Тэр үед харин Жион нэг юм бодо бололтой. Тэгээд бөөндөө хоол идэж байснаа. Би ер нь их бодлоо. Би сайн хүнтэй учирч чадахгүй юм шиг байна. Тэгэхээр хүүхэдтэй болно. Юу ч болсон намайг орхихгүй хүүхэдтэй болно. Би ээж болно. Маа нилэн гайхнаа. Тэгээд асрамжийн газар яваад очлоо. Би охин аавь. 0 бүлгийн цустай байвал сайн. Бас аав ээж нь боловсралтай хүмүүс байвал их сайн бах. Тийм хөхтэй гаяа. Маа цаана нь зөвөр ойлгоорой гэд дөхөд байна. Нөгөө ажилт нь харин яахаа мэдэхгүй. Гэснэ утсаараа Жионы талаарх мэдээллийг уншаад байдаг. Тэгээд татгалцсан бололтой Жион гарч ирээд тэр яахаараа намайг хүүхэд өсгөх чадваргүй гэдэг байна. Ямар чадвар хэрэгтэй вэ? Хүүхэд өөрчлөн гэдэг чинь ямар дэлгүүрээс бараа сонгож байгаа биш үү? Чам шиг төлөвшөөгүй хүн болохгүй мэдв. Ингэсэн чинь өөр нэг санаа орж ирлээ. Тэгвэл би өөрөө төрүүлчих хэлтэй. Тийм биш үү? Шууд эмчтэр яваад очлоо. Эмч жаахан бараагаад байна шүү. Яасан бэ? Таны сүүлийн сарын тэмдэг хизээ ирсэн бэ? За байц. Арай үгүй байлгүй дээ. Маа тэндээс. Гэхдээ би болгоомжул гэж хэлээ ведстэй. Би төрүүлнэ. Йоо, би төрүүлнэ гэж байна. Тэгсэн чи эмч тэндээс. Тийм биш ээ. Та жирэмсэн биш. Йоо, тэгэд ямар гэж? Та цэвэршиж байна. Оо за. Жион нилэн ууртай лифтэнд суугаад явж байна. Тэнд нь харин нэг сурагч охин байж байна. Лифтэнд бас нэг гэр бүлийнхэн ороод ирлээ. Тэгээд охиныг харснаа. Хөөе, сүүлийн үеийн хөөхтүүд сайгуул унтаж хөвтөд явдаг болжтэй. Замбраагүй юмнууд. Охин тэнд чихэв зүүс юм шиг жүжээд байна. Чигвчийг нь харсан чи юу ч залхаагүй байна. Жион. Хөш, наатама. Бусдын хүүхдийг ингэж хэлж болдг юм уу? Йоо, би буруу юм яриа юу? Томчууд ингэж чичлээ давал хүүхдүүд гомддгийн байгаа үсттэй. Энэ тэгвэл ямар таны хүүхд юм уу? Гэсэн Жион харснаа тэрч аваад. Миний хүүхэд. Яасан? Наатама мэдүү. Нөгөөдөл нь бантаад гараад явчлаа. Тэгээд нөгөө охинтой дээвэр дээр гараад хамт зайрмаг идлээ. Та Жион үсттэй. Би мэдээ уншсан. Тэр өөдгөө амт. Харин тийм ээ. Өөдгүй юм та. Би чамд хоол авч өгөх үү? Хэрэггүй. Би одоо хагалгаанд орох гэж байна. Ингэж бай шүү. Хүүхдээ авахуулах гэж байгаа бол та. Манай хүн бодож байгаад шууд араас нь буугаад очлоо. Тэгээд хөөе, ийм жаахан байхдаа аборт хийлгэнэ гэдэг чинь ямар аюултайг мэдхүү. Насаараа хүүхэд төрүүлэх боломжгүй ч болж магад. Би наадахыг чи хэлчихсэ. Та гаралдаа. Хэрвээ чи авахуулчих юм бол асуудал шийдэгдэнэ гэж бодоод байгаа юм уу? Энэ бол худлаа. Бүрэл том асуудал үүснэ. Гэсэн охин. Тэгээд би төрүүлэх юм уу? Би зүгээр төрүүлчих юм бол энэ хүүхэд өөрөө өсчихнэ гэж үү? Би өөрөө ч гэсэн хүүхэд. Бас надад ар гэрээ халамж байхгүй. Гэсэн чинь Жион хэрвээ чи хүүхдээ төрүүлчих юм бол би өсгий. Би үрчилж авъя гэд санал тавилаа. Удалгүй туслах нь. Хөөе. Эн чинь гинт хэрэг штэ. Хүүхэд төрөхөр нь үрчилж аваад ээжт нь мөнгө өгнө гэдэг чинь худалдаж авахаас ялгаа юу байгаа? Хэвлэл мэдээлэл гэж ямар аюултай зүйл вүлээ? Карьер чинь дуусчих магадгүй. Чи яагаад дандаа юм сөрг байд юм бэ? Тэр охин насаараа харамсах юм хийхгүй. Би харин хүүхэдтэй болно. Хүүхэд өсгөн. Бүгд л жаргалтай болж байгаа үсттэй. Оройн охин гэртээ хоол хийж байна. Нилээн ядруу амьдралтай бололтой. Усан дотор хитгэн загас буцалгаж байдаг. Эгчтэйгээ хамт амьдардаг юм байна. Эгчээсээ амттай байна уу? Эгчээ, манай дүрслэх урлагийн багш хэрвээ намайг удахгүй болох тэмцээнд төрүүлчих юм бол дүрслэх урлагийн сургуульд орох боломжтой болно гэсэн. Тэгээд намайг дугууланд яваарай гэсэн. Хөөе. Би өөрөө төлөхийн тулд хөгшин эрчүүдэд арх хундагалж өгөх ажил хийж байна. Тийм байхад чи надаас мөнгө асуугаад байгаа мó? Ингээд халгаасангүй. Цаанаас нь нөхөр нь ороод ирлээ. Өө хайра, ийшээ суугаад хоол ид. Наадах чи миний хоол штэ. Зүгээрээ идэд. Ингээд авна штт. Маргааш нь Жион сургууль дээрээ найзтайгаа ярилцаж байна. Чи эгчтэй хэлсэн үү? Үгүй. Ингээд цуглуулсан мөнгө аваад бас нэг бөгж халаасалж байна. Жион харин гадаа нь машинтайгаа ирчихжээ. Охин орж ирэнгүүтээ шууд нэг гэрээ гаргаад ирлээ. Миний насан дээр хүүхэдтэй болно гэдэг ямар эрсдэлтэйг мэдж байгаа үсттэй. Үнийн дүнг нь харсан чинь 100 сая вон гэд биччих. Хөөх, чи 100 сая вон авах гээд байгаа юм уу? Арай их юм биш үү? Тэгвэл болох уу? Үгүй яах юм. Эхлээд уртчилгаа 5 саяыг авна. Тэгээд зуны амралтаараа би танаад байна.
Юу? Манай дөө энэ таны хүүхэд болно үсттэй. Ээжийнхээ хоолойг хүүхэд нь өдөр бүр сонсож явах ёстой гэж мэдхүү. Дасдгийн байгаа үсттэй. Зөвшөөрөх юм уу өөрөө шийд. Хурдан шийд. За тохирлоо. Тэгээд өхөн гэртээ орж хувцснууд авах гэд яваад орно. Хөх, тэр үнэхээр ухаантай маа. Харин тийм байна. Чамаас хамаагүй ухаантай юм байна. За ингээд Жионы гэрт ирлээ. Тансаг байшин байна. Дэнгид янзын том өрөө өгдөг. Маа орж ирснэ. Ой, би танаа хийгийг мэднэ. Бас сургуулийг чинь ч мэднэ. Хэрвээ чи ямар нэг юм хулгайлна гэж бодож байгаа бол би амар хүн шүү. Чи хардаа гэж авна шүү дээ. Жион. Хөөе, чи яагаад байна? Гар гэд гаргачлаа. Эг чинь гэртээ ирсэн чинь дүүн зуны амралтаар найзын даваахаар явлаа. Хэрэгтэй юм гарвал заалгаарэ гэж зуруу сүлдээ гэд яваад өгчөж. Эг чинь унснаа баярлаад байна шүү. Хайраа, Дэнги цунжинга байхгүй байх юм байна. Яадаг ихч вэ? Маргааш Жион охинд бас нэг гэрээ өгч байна. Би хинд ч итгэдэггүй. Тийм болохоор болгоомжтой байх үднэс гэрээ байгуулъя. Чи хинд ч энэ талаар хэлэх ёсгүй. Бас ганцаараа гадагшаа гарахгүй. Хүүхдэд шаардлагатай хүнс тэжээлийг үргэлж ийж байх ёстой. Төрснийхэн дараа хүүхдтэй уулзах эсвэл авах гэж оролдохгүй. Бас намайг хатагтай гэж дуудах ёстой. Ойлгов уу? Ойлголоо хатагтай. Сайн байна. За ингээд манай хоёрын хамтын амьдрал эхэллээ. Хүүхдэд уураг их хэрэгтэй. Гэт уураглаг хүнс миксердэж өгнө. Ямар муухай хамттай юм бэ? Энийг сольж болохгүй мó? Гэсэн тэнд нэг дунд насны нэвтрүүлэгч яриад байж байна. Энэ хүний ярьж байгааг сонс. Үнийг хүүхдийнхээ хаавал гэж бод. Энэ бол Солонгост байгаа ганц төлөвсөн эр хүн. Манай хүний караш уулалтай шүү. Тэгээд хоол идээд хамтдаа дасгал хийгээд бас 50 орчинд хүүхдээ боожуулахад анхаарлаа. Дэнги харин нууцаар догбуг явуулж иднэ. Тэгээд хамтдаа эхот харуулдаг. Эмч, би ямар ч баримт үлдээхгүй. Бас ямар ч мөнгө аваагүй шүү. Би зүгээр л хүүхдийн өсөлтийг хянаж өгөөд тэгээ болоо. Энд төрүүлэхгүй шүү мэдөө. Миний гуйх зүйл энэ. Тэр охин байна уу? Хуулийн дагуу 32 7 өнөختөө болтол нь хэлж болдгүй маа. За. Тэр эрүүл байгаа үсттэй. Өсөлт нь жаахан жижигхэн байна. Ээжийг нь стресстүүлэхгүй байлгавал хүүхэд сайн боожно. Йоо, өсөлт нь жижигхэн гинэ. Хэрвээ хүүхдэд ямар нэг юм тохиолдох юм бол би энэ эмнэлгийг чи хаалгачихна шүү. Гэт гараад явчлаа. Эмч, ийшээ битгээр, дахиж битгээр гойж байна. Тэгээд Дэнгийг стрессгүй байлгах гэд хүссэн хоолыг нэдүүллээ. Охин бүр гэрээдэд Жион харин месси идэд байна. Та яагаад энэ дуртай байдгийг? Яагаад гэвэл эн чин 100% Japanica сортын будаагаар хийсэн. Чихэрлэг, зөгийн балтай, BBQ-тэйгээд 3 төрөл байдгийг. Тэгээд л би дуртай байдгийг. Ингэж байна шүү. Дэнги, ингээд та яагаад ажилдаа явахгүй байгаа юм бэ? Ажлын санал ирэхгүй байгаа юм уу? 3 төрлийн жижигчин би. Санал ирэхийг хүлээдэг. Ирсэн саналуудаас сонгодог. Нөгөөх нь болохоор өөрөө санал бүтээдэг. Та тэгээд аль нь юм бэ? Мэдээж 3 дахь нь. Чи Шин Самдонг цувралыг мэдхүү. Тэдний найруулагч манай менежер дээр ирээд намайг тоглуулаач гэд өөрөө гуйсан. Гэхдээ би татгалцсан. Энийг хэлж байна уу? Гэсэн чи нөгөө манай үнийг хайдаг залуу гол дүрийг нь авчихсан байна. Маргааш нь манай хүн шууд студ дээр яваад очлоо. Хүмүүс мэдлээд сүйд болж байна. Нилээ алдартай бололтой. Тэнд нь бас том самбар дээр зураг нь байж байна. Дэнги бишрээстэй. Хөх хартаа хүүхдүүд яав. Гэсэн нөгөө нэвтрүүлэгч байж байна. Харангуйта боцноос жаахан намхан юм а те. Тэгээд шин цувралын ширээний уншлага руу яваад орлоо. Тэгснэ. Уучлаарай. Хоцорчлоо. Таны саналыг хүлээж авахгүй айгүй буруу юм хийж найруулагч. Би тоглохоор боллоо. Эцүү шийдвэр байсан бах та. Ирсэнд баярлалаа. За, уншлага дуусаад гарч юм ууцгаая. Гэд хэлцгээлээ. За, 5 дугаар үзэгдэл. Харанхуй шүн. Шин самдан дээр нөхөр нь ирэх үед аваг ахыхаа ард нуугдаж байгаа хэсэг. Аваг ах, чиний ажил амжилттай байгааг би мэднэ. Гэхдээ чи яагаад эхнэрийн үүргээ гүйцэтгэлгүй? Эр нөхрөө үл тоомсорлж байгаа юм. Тэр чамтай уулзах гээд ирчихсэн байгаа юм биш үү? Манай хүн өөрийнхөө хэсгийг уншдэл. Хажууд нь нэг жүжигчин давхар уншаад байна шүү. Бүгд гайхлаа. Хажуугийн залуу Жионы унших хэсгийг харуулсан чинь туслах дүр тавьсан байсан юм байна. Манай хүн байдалд ороод нөгөө хайдаг залуу нарийн тэндээс шоолоод байна. Жион нүрээ дараад гараад явчлаа. Оройн Дэнги Жуяны өрөөрөө яваад ортол дар суугаад тасарчиж очиод сэрээсэн чинь би наад дүр чин тоглохгүй гэснэ нам. Тэгэд удахгүй босч ирээд зарим гэдцгэлээ. Дэнги харин хумсыг нь бодож өгнө. Та чин өөрөө дүр бүтээдэг гэвэзтэй. Та кон авгаад тоглож байхдаа өөрийгөө шин самдон гэж бодчихоочтэй. Юу тоглоод байна уу? Битгий өдлөө. Тэгэд манай хоёр гэр бүлийнхээ талаар жаахан ярилцлаа. Ээж нь өгсөн аавыгаа мэдхгүйгээд адилхан амьдрал туулсан юм байна. Та ер нь тэр залуугаас өшөөгөө авах талаар бодож үзсэн үү? Юу? Өшөө гинэ. Ингээд нэг юм бод бололтой. Маргааш нь гоё хувцас амсууд гарлаа. Дэнги харин ардаас нь амжилт төсч байна. Гарсан чин гадаанд баахан хэвлэлийнхэн хүлээж байдаг. Хатагтайгүй. Та би давхар гэдэг чи үнэн үү? Хариулаач хатагтай. Ингэсэн бууж ирсэн ээ. Тийм ээ. Үнэн. Эцэг нь хэн болох талаар бидэнд хэлж болох уу? Аав нь хэн бэ? Ингэсэн зүгээр энэ ажиллаа. Тэгээд шууд сонингийн ихний нүүрэнд бас интернетээр бөөн шууган боллоо. Жүжигчин Го Жуян жирэмсэн гэдгээ мэдэгдлээ. Хүүхдүүдийнх нь аав хэн болох талаар интернетээр нэг маргаан гарч байна. Маа харин тэнд нь уурлаж байна. Төлөөлөгч чи имлэг тавьчихсан. Хаана биш. Яагаад гих ёстой юм биш үү? Чамаас болоод яаж ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болдгийм бэ? Наан нь хэрвээ чи бодлоо өөрчилвөл эсвэл охин бодлоо өөрчилвөл яах вэ? Би бодлоо өөрчлөхгүй. Энэ карьер
тэр чинь яаж нөлөөлөх талаар бодсонгүй юу? Мэдхгүй гэж сонсдоггүй шүү. Маргааш нь манай хоёр ярьж байгаад Дангигийн хүүхдээ эцгээс өшөө авахар болдог. Чи түүнд жирэмсэн гэдгээ хэлсэн биз дээ. Тэгсэн. Тэгэд юу гэж байна? Миний хүүхэд муу юм уу гэсэн. Тэгэд ээжийнхээ бөгжийг хулгайлаад надад өгөөд энүүгээр хүүхдээ авахул гэсэн. Гэхдээ тэр золихийхтэй. Надаас л болсон юм аа. Үгүй ээ. Ганцхан чиний алдаа биш шүү дээ. Тэгвэл яагаад би ганцаараа бүхнийг үүрч байгаа юм бэ? Энэ үед нь Жион жаах юм бодож байна. Тэгэд машин авнаад хүүхдээ аав руу явцгаалаа. Янзын машин биш шүү. Аав нарийн улсаа төлөөлж тэмцээнд явах гээд байж байна. Данги яваад очлоо. Жион харин мессежээр тэр мөн үү? Тийм ээ. Очоод уулз. За. Тэр ирж байна. Хөө ирээд. Чи энд юу хийж байгаа юм бэ гэсэн алгад гэд мессеж ирж байна. Шууд алгадчлаа. Тэгснэ. Энэ чиний хүүхэд. Юу? Хүүхэд чинийх гэж байна. Энэ талаар дараа ярьж болох уу? Чи зүгээр амжилттай амьдар. Хүүхэд чинь чамайг харж байгаа шүү. Тэгжил хэлэх гэсэн. Ингэсэн цаанаас нь ээж нь хүрээд ирлээ. Миний хүү яагаад зураг авахул хоёр наашаа хүрээд ирвэ? Сайн байна уу? Би найз нь байгаамаа. Оо, сайн байна уу? Түүнд баяр хүрэх гээд ирсэн. За. Ингэсэн чи бөгжийг гаргаж ирээд. Та энийг авсан дээр баха. Хүү чинь надад өгсөн. Ингэж авна шүү дээ. Хүүгэнд бариад өгчлөө. Тэгснэ. Би зурганд чи хамт орж болох уу? Ингээд хамт зураг даруулчлаа. Буцгсамда. Янцтай. Тэр одоо насаараа дурсаж амьдрандаа. Тийм ээ. Баярлалаа. Цохоорой. Одооноос намайг ихчээ гэж дуудаж болно мэд үү? Чи ингэх хэрэгтэй. Манай хоёр нээлээд дотносож байна шүү. Тэр үед харин менежер нь залгаж байна. Асуудал гарсан гэд яваад очлоо. Чи гинтийн бэлгээр дүүрэн хүү юм аа. Бид чиний имижийг өөрчлөх гэж зөндөө ажилласан ч амжилт олоогүй. Гэтэл чи өөрөө өөрчилж өглөө. Юу? Ингэсэн чи баахан сурталчилгааны санал гаргаад ирлээ. Бүгдээрээ хүүхэдтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийн рекламны санал байна. Болж штэ. Бүгдийг нь зөвшөөр. Жаахан Monkey. Тийм ээ. Monkey цгэй. Ингээд зурж өглөө. Тэгээд хүүхдийн бүтээгдэхүүний рекламанд нь тоглоод манай цөм хийлээ. Нэвтрүүлэгт оролцоод зөвлөгөө өгөөд алж өгч байна. Нөгөө найруулагч нь залгаснаа. Баяр хүргэе. Юу вэ? Хон адагтай дөрөв? Үгүй ээ. Гол дүр. Шин самда гэж авна штт. Нөгөө гол дүрээ авчлаа. Карьер нэргээд сэргэлээ. Хэвлэлийн хуралд оролцсон. Сэтгүүлч тэндээс. Найруулагч та яагаад гинт гол дүрээ солих болов? Яг үнэндээ би анханаас л ганц хүний талаар бодож байсан юм аа. Тэр хүндэл санал тавьсан. Энэ бол Гүү Жион. Жихун таныг Жионтой учир ургуулсан гэж хэвлэлээр шуугаад байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч. Хэрвээ энэ үнэн байсан бол бид энд ингээд суухгүй байсан шүү дээ. Тийм биш гэж юу? Ингэсэн чи манай хүн микрофон авснаа. Тийм ээ. Хүүхдийнхээ аавыг зүгээр нэг учир ургуулсан гэж хэлэх нь буруу бах. Тийм үү? Ингэж авна шүү. Баларсан хэвлэлийнх нөгөө жи хүнийг байгаа болгочлоо. Ингээд өшөөг авчлаа. Манай хүн гялалцж байна. Нөгөө талд харин Дэнги маань жаахан хаягдаад унлаа. Дэнгийн найз нь тэр сүүлийн үед чамд анхаарч байна уу? Дандаа л ганцаараа явах юм. Сүүлийн үед завгүй байгаа. Бид эгч дүүс шиг л байдیں۔ Битгий хэд их дотносоороо хүүхдэд төрүүлчихэд салах болохоор хэцүү ш. Чи бас тэрийг хатуу өнгөө үсттэй. Дандаа бишээ. Заримдаа их зөөлөн сайхан сэтгэлтэй. Манай Дэнги Жионд нилээн дасцсан болол та шүү. Харин Жион нөгөө Караштайгаа хамт нэвтрүүлэгт орж байна. Ганц би ээж байх хэцүү байдаг бах та. Тийм үү? Мэдээж. Өнөөгийн нийгэм эмэгтэйчүүдийг л буруу таадаг. Би эмэгтэйчүүдийн алдааг өмөрөөд байгаа юм биш л дээ. Гэхдээ ядаж эрэгтэйг нь ч гэсэн давхар буруутгаж явах хэрэгтэй шүү дээ. Аль аль нь л хариуцлагатай байх хэвээр. Ингээд лагимерла. Үүнийг нь харин нөгөө жи хүн үзээд сууж байна. Нилээ мяарчсан явж байна шүү. Дэнги харин жаахан ганцаардаад байгаа бололтой. Нэвтрүүлгийн дараа маа ирээд баяртай мэдээ. Жи хүн шим сандуугаас хасагдчихсан гэж байна. Одоо ажилгүй болсон гэж байна шүү. Нөгөө зэвүүн залуугийн карьер нь бүр байхгүй болчихжээ. Тэндээс харин нөгөө нэвтрүүлэгч. Гэрлээ төр асааж байгаач. Би тантай зураг даруулж болох уу? Гэж байна шүү. Дуртайя гэд дарууллаа. Бөөм баяр. Нөгөөдхөө очоод Дангид хэлсэн чинь Данги реакц үзүүлдэггүй. Маргааш би хамт хоол идэнэ. Гоё доо. Тэгээд хүүхэд түүний хоолыг сонсно. Хүүхэд таныг эзэнд байхгүй штэ. Миний эзэнд байгаа. Хөөрхий. Бүр дүрдээ итгэжчээ. Данги тэнд. Та тэгээд энэ бүхний дараа дахиад өөр нэг харилцаа үүсгэх гээд байгаа юм уу? Юу нь болохгүй байна. Ингэж байна шүү. Маргааш нэг туслах нь Дангитай хамт хоол идэж байна. Данги, та түүнтэй дотн юм уу? Тийм дотн бишээ. Таны талаар ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Аргагүй. Гэхдээ чиний талаар байнга ярьдаг шүү. Юу гэж байна? Миний Ази хот гэдэг. Ингэсэн чинь Данги баярлаад байна шүү. Яалтчгүй дасцсан юм байна. Хүүхдэл болсон байна. Хайр нэхэн шүү дээ. Шөнөн Данги тоор зүүдлээ. Өглөө нь хүүхэд охин юм шиг байна. Би өчигдөр тоор зүүдлсэн гэсэн. Охин байна уу хүү байна уу хамаагүй. За би явлаа. Ингээд яваад өглөө. Маа харин Дангийг ганцаардаж байгааг мэдрээд энүүгээр хоол авчи дээрээ. Ингээд карт өглөө. Замда чи наадгаа болоод Дангид анхаарал да. Яагаад вэ? Хүн хайр дурлалтайгаа учирчгаад байхад маа энийг Дангид бэлгэл. За чи над утсаа болооч ээ. Дангид анхаар гээд байна. Түүнд хүнд байгаа. Надад ч гэсэн хүнд байна. Тэгээд ч Данги төрсний дараа би ядраад харин Данги амарчиж болдсон байгаа үсттэй. Ингэж байна шүү. Данги харин нөгөө яриад байсан зургийн уралдаанд орохгүйгээд шийдчихэж. Багшид уучлаарай гэж дамжуулаарай. Ингээд найзтай хэлж байна. Тэгээд гэртээ орох гэдэл. Гинэт ардаас нөгөө жи хүн хүрээд ирлээ. Гэрт нь орж ирээд чи дүүн гисэн үү? Эгч чи хизээ ирхий. Ингэж байснаа том гидсийг харчлаа. Жион орж ирээд чи юу хийж байгаа юм? Жион
Наадах чинь миний хүүхэд байх боломжгүй шүү дээ. Чи мэдж байгаа. Чи намайг ганц 2 удаа чамайг хуурсны төлөө ингэж хандаж болохгүй штэ. Жион эргээд нийлий тэхүү. Битгий мөрөөд. Ингэсэн чи уурлаад юм шидэд. Тэгвэл одооноос дайн зарлсан гэж тооцъё. Ингээд яваад өглөө. Жион харин Дэнги дуурлж байна. Чи ганцаараа гэрээс гарч болохгүй гэдээ хад яагаад гэрээгээ зөрчөөд байгаа юм? Маргааш нь Дэнгийн нэг гутлан дээр хамт дасгал хийж байгаа зургаа зурчиж. Тэгээд Жионыг ирэх үед нь хөрөгчнөөсөө зайрмаг гаргаад өгтлээ. Игчээ зайрмаг гэсэн чи биш байна. Маа орж ирж байна. Тэр ажилтаа болчлоо. Чи харин гоё хоол идээрэ. Ингээд хоол өгч байна. Жирэмсэн байх хэцүү. Ах нь мэднэ. Амар унгаж байгаа үсттэй. За. Тэгээд хувцас энтер өгөөд жаахан харагдана. Маргааш нарийн Жион майхнаа зугаалгаар авчаавна гэд Дэнгийн юмнуудыг гаргаад байна. Өнөөдөр та надтай хамт имлэг явна гэв үсттэй. Би мартчихжээ. Уучлаарай. Дараа хамт явъя. Дэнги ганцаараа яваад имлэгт үзүүллээ. Жион харин нөгөө нэвтрүүлэгчтэйгээ зугаалж байна. Дэнги хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсоод жаахан эвгүй цайд байна. Тэгээд одоо авахулахад оройтчихсон уу гэж авна штт. Эм чин шууд Жион руу залгаад. Гүй та яагаад Дэнгитэй хамт имлэгт ирэхгүй байна? Өнөөдөр авахулахад оройтсон уу гэж асуусан. Бас хүүхдийн байрлал буруу байна. Түүнд анхаарал та гэж байна шүү. Дэнги имлэгээс гараад явж байтал чи хүнөөдөөс нь гараад ирлээ. Хөөе чи Жионы дүү биш үсттэй. Ээж аав чи хаана байна? Али залгатах гэж сүрдүүллээ. Тэр үед нь зурагтаар Жионы гэрээс үл мэдэгдэх жирэмсэн охин гарч байгаа нь харагдсан гэд гарч байна. Үүнийг нь маа үзээд бөө юм болж байна. Жион руу залгаад хэлж байна. Би үзэж байна. Дэнгийн эгч нь харин цагдаад мэдэгдсэн байна. Дэнгийн эгчтэй. Эгчээ битгий ингэлдэ. Би танд бүх мөнгөө өгье гэж бодож байсан юм а. Чи юундаа бэлдэх юм бэ? Чи буруу юм хийгээгүй. Харин ч баг тэр бум вон олох боломжтой болчиход байна. Үгүй эгчээ. Тэд сайн хүмүүс. Тэд надад үнэхээр сайн хандсан. Тэдэнд ийм муухай юм хийж болохгүй. Эгч нь тоодоггүй. Манай хэд офис дээр сууж байтал Дэнгийн эгчтэйг ороод ирлээ. Та нар манай дүү жирэмсэн болгоод хүүхдийг нь авах гэж оролдоно гинэ. Гүйгүй. Дүү чинь угаасаа жирэмсэн байсан. Бид нар жирэмсэн болгоогүй. 7 сарын 19-нд та нар түүнийг машиндаа суулгаад авч явж гэртээ хорьсон байна. Гүйгүй. Бид хороогүй. Ингэсэн чи Жион гарч ирээд. Дэнги чи тэдэнд тэгж хэлээ юу? Ингэсэн Дэнги гараад гүйчлээ. Араас нь гараад. Чи анхнаасаа энийг төлөвлөж байсан юм уу? Намайг барьцаалж мөнгө олох гэж байсан хэрэггүй. Ингэсэн дуугардгүй. Чи яаж ингэж чадва? Чи юундаа хуйлаа? Ойлгох ёстой хүн би байтал гэтэл та юу ч ойлгодгүй. Танаас болж байгаа гэд гүйчлээ. Бүх хэвлэлээр Жион хуурамчаар жирэмсэн болсон гэд гарч байна. Ингээд бөө юм боллоо. Нөгөө зөвүүн жихүнээс сэтгүүлчэд та гүтгэгдсэн байна. Хэлэх юм байна уу? Эцсээ хүртэл надад итгэж байсан фэнүүдтэй баярлалаа л гэж хэлээ да. Ингээд нэр хүндээ эргүүлээд авчлаа. Бүх хүмүүс тэрүүгээр жигжуг ярьцгааж байна. Харин нөгөө нэвтрүүлэгч залуу жаахан санаа зовсон байдалтай байна шүү. Эйжент нь бидний хариуцлагагүй байдлаас болж гэрээ цуцлагдж байгаа болохоор охирлыг нь бид барагдуулах ёстой болж байна. Олон компани төлбөр төлнө. Энэ байшингаа зараад төлсөн дээр баха. Биднийг шүүхэд өгөөгүүд нь баярлах хэрэгтэй. Тэгээд туслахуудаач бас нэгээр нь болиуллаа. Тэр үед нь харин Дэнгийн найз нь Маруу залгаж байна. Байна уу? Сайн байна уу? Би Дэнгийн найз байна. Дэнгийн их чинь Дэнгийг асрамжийн газар аваачиж өгчөхөд нөхөртөөгөө Австрали руу явчихсан. Та Дэнгид тусалж болох уу? Ингэж байна шүү. Манай маа аман дээрээ чадахгүй гэсэн чи Дэнги дээр эргэж очдөг. Жион харин байшингаа зарчлаа. Тэр үед харин Дэнгийн юмнуудыг үзэж байна. Гэр бүлээрээ байгаа зураг, нохооныхон зураг, бас хамтдаа машинаар зугаалж байсан зураг нь байж байна. Өрөөнд нь ороод юмнуудыг нь үзтэл тэнд нь өдрийн тэмдэглэл нь байж байна. Нэгэд унсан чинь хүүхдийн өсөлтийн процессыг нэгэнгүү тэмдэглэжсэн байна. Харин сүүл рүүгээ би айгаад байна гэд олон удаа биччихсэн байна. Манай Жион Дэнгийг айгаад байхад нь хажууд нь дэм болохгүй байгаад исэн юм байна. Эмнэлэгт ганцаараа очиж үзүүлэхээр айгаад, жаахан өвтгөр нь айгаад, бас сонин зүүдлэхээр нь айгаад байж. Энэ талаараа хэлэх үед Жион харин тоодоггүй. Сүүлдээ эмнэлэг хамт явхаж болчихож, ганцаараа ядраад ирэхдээ Жэй хүнд баригдаад их л хэцүү байсан юм байна. Жион харин чи гэрээс гарч болохгүй гэдэгхэд яагаад гэрээгээ зөрчөөд байгаа юм гэд хатуу хандаад байж. Сүүлд та өөрөө юу ч ойлгодгүй, таны буруу гэсэн үгийг нь бодлоо. Дэнги санаатай ийм зүйл хийгээгүй юм байна. Жион үнийг нь ойлголоо. Дэнги харин асрамжийн газартаа хүүхдэд төрүүлээд шууд өргүүлэх зөвшөөрөл өгч байдаг. Багш нь энд асран хамгаалагчийн гарын үсэг хэрэгтэй байдаг юм а. Би дараа олоод өгнө. Одоохондоо өөрөө зурчих. Удахгүй би зургийн уралдаанд оролцсон. Тэгэд төрүүлчих юм бол дүрслэг урлагийн сургуульд орно. Тэр үед хэрвээ би хүүхэдтэй бол сурч чадахгүй шүү дээ. Нөгөө талд харин Жион фэнүүдээсээ уучлал хүсэх хэвлэлийн баг хурал зарлаа. Тэгээд сэтгүүлчдийг цуглуулдаг. Тэгээд тийш явж явах үедээ Дэнги хаана байна? Би эхлээд
Дэнгигээс уучлалт гуймаар байна. Миний сүүлийн хүсэл Дэнги дээр хүргээд өг гэд гуйж байна. Ма түүнийг аваад асрамжийн газар хүрээдэрлээ. Дэнги яагаад энд байж байдаг вүлээ? Ингээд өрөөнд нь яваад орлоо. Дэнги өөрөө байдаггүй. Өрөөндөө харин Жионтай амьдарч байсан үеийнхээ зургийг зураад тавьчихсан байна. Жион үзэж байгаад Дэнги одоо хаана байна гэд гараад гүйчлээ. Ма тэндээс "Го Жион, энэ удаа хэвлэлийн баг хурал дээр очихгүй бол чи дууслаа л гэсэн үг." Тэнд менежер нь харин замын бөглөрлөөс болоод жаахан саадчээ. Төвчээртэй хүлээж өгнө. Уучлаарай. Дэнги харин нөгөө зургийн тэмцээндээ орох гэж байна. Менежер Мару залгаад "Гү та нар хаана байна вэ?" Тэр Дэнgiтэй уулзах гээд явчлаа. "Юу? Хэвлэлийн баг хурал дээр сэтгүүлчд хүлээгээд байна шүү дээ." Жион одоо хүн чанараа дагсан үйлдэл хийж байна. Юу ч болсон та нэг аргалж өгнө. Ингээд шулуухан хэлжлээ. Жион шууд Дэнги дээр яваад очлоо. Уралдаанд оролцох хүүхдүүд бүгд ороод Дэнги харин ганцаараа айгаад үлдсэн байна. Жион очоод "Орохгүй юу хийгээд байгаа? Чиний мөрөөдөл үсттэй." Ингээд хөдлөөд аваад орчлоо. Тэгсэн зохион байгуулалтын комиссийн Дэнgiгийн гидсийг харснаа оруулдаггүй шүү. "Уучлаарай. Энд олон улсын сурагчид хүртэл ирсэн байгаа. Таны хүүхдийн нөхцөл байдал тийм таатай биш байна л да." "Юу? Тэр зүгээр зураг зурч хатал явчихсан шүү дээ." Ингээсэн цаанаас нь захирал нэрээд "Адагтай Жион, та энэ охинтой ямар холбоотой юм бэ?" "Би асран хамгаалагч нь байна." Ингэж байна шүү. Дэнги жоохон баярлж байна. Тэгээд оруулах гэж үзлээ. Цаанаас нь эцэг эхчүүд "Чи олонний танил гэхээр юу ч хийж болно гэж бодоо юу? Наадах чинь тэнд байгаа олон хүүхдүүдийн анхаарлыг сарниулаад буруу нөлөөлөл үзүүлт юм байгаа үсттэй. Үгүй бол хэвлэлийнхэн дуудлаа шүү." Гэж сүрдүүлж байна. Жион "Би угаасаа хэвлэлийн хуралд оролцох гэж байсан. Дуутчих. Энд дэрвэл амрал үйц. Хүүхэд алдаа хийсэн байна. Тэглээгээд алдаагаа засаад урагшилж болдоггүй мó. Энэ хүүхдийн эцэг нь улсаа төлөөлөд тэмцээнд явсан. Ээж нь болохоор энэ зургийн тэмцээнд орж болохгүй гэж юу? Та нарын хүн чанар чинь хайчгаав." Инgeэх үед нь Дэнги уйлаад байна. "Битгий хуйлаа." Ингээд охиноо харагдлаа. Хүмүүс харин тэнд утсаараа бичлэг хийгээд байна шүү. "Хүүхэд өөрөө бууж өгөөгүй байхад та нар яагаад түүнийг бууж өгөхийг шаардаад байгаа юм бэ? Ядаж ганц боломж өгч гэж болдоггүй мó?" Гэд гуйж байна. Тэгсэн чи хүмүүс зөөлөрлөө. Дэнги уралдаанд орлоо. Хэвлэлийг харин бөөн уур. Тэгсэн нэг эцэг их нөгөө бичлэгээ YouTube дээр тавьчих. Тэрийг нь хэвлэлийнхээ үзээд шууд сургууль дээр хүрээдэрлээ. Тэгсэн яг зэрэгцээд Дэнgiгийн төр хөвдөлд нээхэлчлээ. Жион Дэнгийг аваад шууд эмнэлэг рүү хэвлэлийнхний дундуур гараад явлаа. Тэгээд эмнэлэг дээр очноо Дэнги төр хөлчиж кейсэр хагалгаа хийх залттай болчлоо. Дэнги харин айгаад байна гэж зөвшөөрдөггүй. Жион орж Дэнгитэй ярилцлаа. "Дэнги, хүүхдэд аюултай байгаа учраас хагалгаа хийхгүй бол болохгүй байна. Ойлгов уу? Би 100 саятай болчих юм бол гоёдоо л гэж бодож байсан. Өмнө нь бүр хүүхдээ гидсэнд байхад нь ахуулах гэж оролдсон. Би их муу хүн бололтой. Би танаас гуйж, та миний хүүхдээ ээж болж болох уу? Би төрөнгүүт нь танихгүй хүнд өгөөд явуулмааргүй байна." Жион тэнд "Бидний хүүхэд хаашаач явахгүй. Би хүүхдээ аюулгүй өсгөн. Ойлгов уу? Унтаад сэрхэд чинь бүх юм сайхан болно" гэд тайвшрууллаа. Тэгээд бяцхан охин хорвоод мэндэллээ. Жион харин нулимс туслуулаад харж байна. Хүүхэд харин үнэгчилж байна шүү. Жион сэрж хүүхдээ хараад баярлалаа. Өөрхөн жижигхэн хөлийг нь жижигхэн гарыг нь ширтээд байна. Нөгөө уралдааны өрөөнд харин Жионы зурсан зураг нь байж байдаг. Харсан чинь Жион нэгчтэйгээ хамт хүүхдээ тэврээд байж байна. Дөрс шилжиж Жион зэд үсэрчээ. "Би баларсаа. Би 42-т одоо эмээ болж гудамжинд гарсан." Ингээд явж байна. Тэгсэн чинь цаана нь харин зургийн баг ажиллаж байна шүү. Ашгүй зураг байсан юм байна. Тэндээс харин Дэнги Ма хоёр хүүхдийн түрээд ирж байна. Жион Дэнгиг хүүхэдтэй хамт өргөд авцсан юм байна. Тэгээд жижиг байранд манайхан бөөндөө цуглчихсан орой хоол идэхэд байж байдаг. Дэнги харин найз залуутай болсон гэж байна. Жион сонсоод "Юу? Чи барагтайхан байгаарай. Дахиад алдаж эндв. Би ирчүүдээс харшилтай болоод байгаа шүү." Гэсэн Магийн ихнэр. "Жомынхоо тэгэхээр эмхтэй хүн гэсэн үг үү? Тэр чин зүгээр найз мэдүү." Ингэсэн чи хаалга тогшиж байна. Очоод харсан чин зүгээр найз нь ирчихсэн bay шүү. Жион баярлаад хаалга тайллаа. Ингээд бөөндөө ширээгээ тойроод жаргалтай хоолоо идсгээгээд кино манд дууслаа. Киночд байлаа. За үүнээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучаа. Саба дараагүй л үзээд байгаа биз. Саба дарж манай киночдын нэг болоорой. Саба дарсан манай царайлгууд харин лайкаарай.